Улаанбаатар хотод орон сууцны үн яг одоогоор ер нь та бүхний харж байгаагаар ямар хурдтай өсөж байна? Яг бодит тоо хэлэх юм бол сая мэдээ статистикийн мэдээлэл гарлаа. Гэхдээ өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ хурд маань өсөж байна уу? Эсвэл хэвэндээ байна уу? Ер нь бол жил ирэх тусам орон сууцны үн бол өсөөр хിവэрэ байгаад байгаа. Өмнө жилтэй харьцуулахад манай одоо үйлчлэгийн салбарын хамгийн одоо томоохон судалгааны байгууллага болох Тэнхлэг зуучаас бид нар байнга одоо улирал болон жилийн тайлан бол ер нь бол авдаг байгаа. Үйлчлэгийн үн бол жил ирэх тусам байнгын тогтмол үн бол өсөж байгаа. Хуучин болон шинэ орон сууц бол яг өсөлттэй явж байгаа. Шинэ орон сууцны үн бол байнгын бол өсөлттэй. Үүнийг дагаад хуучин орон сууц бол одоо үнийн зөрүүгээ шинэ орон сууцыг худалдаж авахд мэдээж одоо хуучин орон сууц энэ хоёрын үнийн зөрүү нь бол маш их байх учраас хуучин орон сууц үнийгээ дагаад өсөж байгаа нь бол бид нар дээр бол байнга ажиглагдаж байгаа юм. Тэгэхээр энэ өсөлтийн ард байгаа гол хөдөлгөж байгаа зүйл нь юу юм бэ? Эрэлт үү эсвэл нийлүүлэлт сул байгаад гэдэг юм уу? Эсвэл орон сууцны зээлийн санхүүжилт хангалтгүй байгаад гэдэг юм уу? Энэ орон сууцны эрэлт бол ер нь бол байнга байсаар байгаа. Одоо жишээ нь хүмүүс амьдрах орон сууцаа бол байнга шинжлэх одоо зорилттой бол амьдарч байгаа. Одоо цалин нэмэгдэх тусам хүн сонгоны архан дүүрэгтэйгээ бол баян зүрх дүүрэг рүү утаагүй хүүхдийн сургууль цэцэрлэгээ сайжруулах зорилготой орон сууцыг бол байнгын одоо нөгөө нэг өрөө байргаа хоёр өрөө байруулах эсвэл хүүхдийн сургууль цэцэрлэгтэйгээ ойртох гэх мэт ер нь бол шалтгаанаар байнгын одоо эрэлт бол ер нь бол байсаар байгаа. Энэ эрэлтээс үүдээд орон сууцны үн бол бас өсөлт бол харагдаж байгаа. Мөн түүжил нөгөө түүхийн эдийн үнийн өсөлт бол энд бол нэлээд нөлөөлж байгаа. Тийм ер нь бол ажиглагдаж байгаа. Тэгэхээр одоо худалдан авагчдын хувьд гэж ярил л да ер нь хамгийн сайн орон сууцны одоо үзүүлэлт юу юм бэ? Нэг талдаа агаар сайтай газар юм уу? Эсвэл одоо хамгийн сайн баригдсан юм уу? Эсвэл хамгийн сургуультай хамгийн ойрхон сайн одоо орон сууц уултаарч байна. Ер нь хүмүүсийн шалгуур нь юу юм бэ? Одоо дүүрэг болгоноос харахад ер нь янз бүр байгаад байгаа. Хаанвал дүүрэгт бол хамгийн одоо борлуулалт их ажиглагдаж байгаа. Энэ нь бол жишээлбэл хаанвал дүүрэг гэдэг дотор яармаг нисэх бол маш их орж байгаа. Шинэ орон сууцны борлуулалт бол яармаг нисгээр маш их явагдаж байгаа. Ялангуяа бас 6% шийдэж байгаа төслүүд бол маш их хэрэгжиж байгаа. Орон сууцны төсөл өөрөө 6% шийдэж байгаа бол одоо метр квадрат нь 3.2 сая байрыг 6% шийдээд 4 саяар зарж байхад хүмүүс бас худалдан авалтыг хийсээр байгаад байгаа. Яагаад гэвэл хүн амьдраагүй шин дээрээс нь орчин нөхцөлтэй сургууль шийдэгдсэн байгаа учраас яармгийг бол хүмүүс маш их бол зорж бол очиж байна. Тийм ер нь бол ажиглагдаж байна. Та бүхний яг одоо компани дээр үүдэг дата мэдээллүүдээс харахад 2025 буюу одоо энэ оны хувьд хамгийн гол эрэлттэй байсан сегмент нь аль юм бэ? Дундуу эсвэл одоо тансаг зэрэглэлийн ер нь зах зээл ямар хуу байдалтай харагдаж байна? Хамгийн одоо эрэлттэй зах зээл бол мэдээж 6% багтж байгаа 80 м квадрат дотор 2-3 өрөө төслөө 40-50 м квадрат 2 өрөө 60-80 м квадрат 3 өрөөнүүд бол маш одоо эрэлттэй борлуулалт сайтай байгаа. Мөн түнчлэн хаанлын ийм артаас одоо гигантын цогцлбор хүртэлх орон сууцны үн бол маш их өссөн эрэлт ихтэй байгаад байгаа. За мэдээж энэ нь болохоор нэг сургууль орчим одоо сайн хувийн болон одоо улсын сургуультай ойр орчмын байрууд бол маш эрэлттэй үн нэлийн өссөн эрэлт ихтэй ер нь бол бас байгаад байгаа. Мэдээж байршил бол одоо маш их нөлөө үзүүлж байгаа гэсэн үнийн өсөлт болон эрэлтэн дээр байршил маш их нөлөө үзүүлж байгаа. Тэгэхээр ер нь Монгол улсын хувьд нийт зах зээл маань одоо хэр зэрэг өргөн болсон гэсэн үг вэ? Зах зээлийн хэмжээ нь одоо хэдэн их найдаар хэмжигдэж байгаа байлгүй дээ тийм үү? Тий, ер нь бол Монголын орон сууцны зах зээл жилд одоо ойролцоогоор 6-аас 9 их найд төгрөгийн хөрөнгө хэрэглэдэг гэж үзэж байгаа. За үүнд болохоор 2024 оны судалгаагаар болохоор 2024 онд олгосон шинэ ипотекийн зээл бол 3 их найд байгаа. Энэ бол орон сууцны зөвхөн худалдан авалтын зөвхөн зээлийн хэсэг нь болчихж байгаа. За орон сууцны худалдан авалтын 40-50% нь ипотекийн зээл, 50-60% нь бэлэн бизнес гадаад их усүр ер нь бол орж ийн гэж үзэж байна. Тэгэхээр хүмүүсийн хувьд бол нэг хэсэг нь мэдээж орон сууцаа апгрейд хийх эсвэл шинээр орон сууцд орж байгаа нэг хэсэг байна. Нөгөө хэсэг бол яхаарахгүй хөрөнгө оруулалтын одоо инструмент болгож хэрэгжилж байгаа нэг хэсэг байна. Тэгэхээр өнөөдрийн байдлаар үйл хөдлөх хөрөнгөний зах зээл дээр өгөөж нь яг хөрөнгө оруулалтыг дэмжих үйд хангалттай төвшөнд байна уу? Хэдэн жилийн өмнө бол байсан баг тийм үү? Яг энэ жилийн хувьд бол ер нь бол орон сууц хүмүүс маш их хөрөнгө оруулалтаар худалдаж авах
болсон байгаад байгаа. Ялангуяа нөгөө улсын комиссараагүй дөнгөж одоо хэрэгжиж байгаа төсөл дээр метр квадрат хямдхан аваад буцаж ашиглалтанд орсны дараа одоо үн хөргөж зарах тиймэрхүү хөрөнгө оруулалтууд бол хүмүүс маш их хийж байгаа. Мөн 6%-аар хүмүүс орон сууц худалдаж аваад түүнийгээс сар болгон түрээсээрээ одоо нэг хөрөнгөтэй болох одоо тиймэрхүү хөрөнгө оруулалтыг бол хүмүүс маш их хийж байгаа. Яг тэгвэл 6% гэдэг бол жилийн 6% гэдэг бол сарын хүн маш бага учраас хүмүүс 6% болтол ер нь авах хөрөнгө оруулалтаар шинэ үйл хөдлөлттэй болох гэх мэт ер нь бол иймэрхүү юмнууд бол маш их хийж байгаа. Яг зах зээл дээр та бүхний дуршлагаас харахад яг одоогийн төвшөнд одоо энэ бүх шаардлагуудыг нэг зэрэг хангасан төслүүд ер нь хэр олон байгаа юу гэхээр цэвэр агаар эсвэл хөрөнгө оруулалтын хадлаасаа эсвэл одоо өв залгамжилж үлдээгч гэдэг юм. Эсвэл өөрсдийнхөө яг одоогийн орон сууцыг апгрейд хийх маягаар энэ бүх шаардлагуудыг нэг дор зохицлоосон төсөл ер нь байгаа юу? Яг нэг дор зохицлоосон гэхэд хэцүү. Яармаг бол хуучин бол утаагүй маш одоо эрэлттэй байсан бол одоо бас яармаг утаатай болсон байгаа. Тэгэхээр утаагүй төсөл ер нь одоо Монголд бол ер нь байхгүй харагдаад байгаа. Одоо нөгөө миний өмнө хийсэнчлэн хаанлын юм арт орчмоор бол одоо үн маш их өсөлттэй аваад хүмүүс одоо магадгүй 100-200 сая ашиг хийсэн хүмүүс байгаад байгаа. Ер нь тийм. Тэгэхээр энэ хавийн орчин бол нөгөө сургуулаад байгаа. Дээрээс нь нөгөө төвчрөл арай бага гэдэг утгаараа үнийн өсөлт бол маш өндөр. Хүмүүст бол маш тийм амьдрах одоо таатай орчин нь одоо Монголд бол төвчрөл маш их учраас хүмүүс нөгөө хүүхдийн сургуультай ордий төвчрлээ жоохон багасгая гэдэг утгаараа сонголтуудыг бол хийдэг болчиход байгаа. Тэгэхээр ер нь одоо бидний туршлагаас харахад хаанлын ийм арт орчим, хаанлын ийм артаас гигантын цогцлбор хүртэл ер нь үнийн өсөлт ихтэй хүмүүсийн хамгийн эрэлттэй тийм орчим болчиход байгаа. Хуучин зайсан бол маш их эрэлттэй байсан бол одоо дид бүтцээс хамаарат зайсангийн эрэлт бол жоохон буурсан ер нь бол ажиглагдчихж байгаа. Бид нар дээр бол за ихэрлэг хамгийн сүүлд зүгээрээ асуугаад Remax-ийн Gold Agent гэдэг маань хамгийн өндөр борлуулалттай гэсэн үг. Яг хамгийн өндөр бол биш. Remax Mongolia нийтдээ 1500 агенттай 73 офистай байдаг. Remax Sky салбар нь бол Монголдо нөгөө номер 1 хамгийн олон агенттай, хамгийн өндөр борлуулалттай офис. За энэний Gold агент дээрэс нь Remax Mongolia-гийн 1500 агентаас 12 тагс жилээр орсон. Тийм ер нь бол туршлага бас хөрөнгөлсөн агентаас байна. За их баярлалаа. Бид Remax Sky Office-ийн агент Саран Гаравтай ярилцлаа. Тэгэхээр баяр